чухал анализын гадаад зах зээлийн дугаараа ихэд бэлэн боллоо. За хэдүүлээ өмнөх дугаар дээр Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийн 2025 оны тоймыг за тэр тусмаа эрсдлийн хүчин зүйлүүдийг буюу байцсан нойрыг ярилцсан байгаа. За өнөөдрийн дугаард буюу 2 дугаар хэсэг дээр ерөнхийдөө бол 25 оны Америкийн яг хөрөнгөний зах зээлийн ерөнхий хүлээлтийг нь за нэг талаараа good scenario гэж хэлж болно. Гэхдээ энэ хүлээлт бол харьцангуй бодит биелэх магадлал маш өндөртэй байгаадах. За тэгэхээр уламжлалцаа би 25 оны ерөнхий хүлээлт дээр 4 keyword-ыг тавьсан. За түүнтэй холбоотой слайдуудыг бэлтгэсэн байгаа даа. За хэдүүлээ шууд агуулгад орцгаая. За хамгийн түрүүнд ерөнхийдөө бол нэг үгээр хэлбэл 2025 бол Америкийн нэгдсэн улсын бас нэгэн хүчрэг эдийн засгийг өнгөрөөж хувьцаанууд нь бас нэгэн өсөлттэй жилийг өнгөрөхөөр одоо хүлээгдэж байна. За үүн дээр бол ерөнхийдөө бол 100 шинжээчийн бараг 90 ба түүнээс дээш нь өсөлттэй буюу өөдрөг хүлээлттэй байгаадах. За энэ дээр тавьсан тоонууд бол мэдээж дангац миний шинжилгээ гэхээсээ илүү Япон, Америкийн томоохон хөрөнгө оруулалт банкуудын шинжээч нарын хүлээлт мөн тэдгээрийн бэлтгэсэн шинжээчийн репортууд дээр хамт үндэслэгдэн бэлтгэсэн гэж хэлж болно. Тэгэхээр мэдээж бол энэ төр бол альва нэг баталгаа амлалт бол биш байгаадах. За ингээд л дээрээсээ хараад үзвэл ерөөхдөө бол хамгийн ихний keyword бол яалчгүй одоо Америкийн индексүүдийг S&P Dow индекс гэдэг хараад үзвэл бүхэлдээ бол жиг төснөө гэж байна. За хэдүүлээ өнөөдрийн сценарий бол S&P 500 бол голдуу одоо жишг болгоод аваад явна. За хүлээлт төр бол нэг дунджаар 10% өсөлттэй буюу оны эцэг гэхэд одоо байгаа 6000 маань 6600 дээр хүлээж их болов гэсэн хүлээлттэй. За яагаад гэдгийг би доотлын слайд дээр тайлбарлая. За ерөөхдөө бол хувьцааны үн. За S&P 500 гэдэг чинь бол үндсэндээ Америкийн топ 500 одоо Fortune 500 компани дундаж хувьцааны үнийг илэрхийлж байгаа одоо нэг алдартай индекс шүү дээ. За мэдээж энэ 500 компанид бол салбарын хувьцаанууд бол агуулгаж байгаа. За тэгэхээр ер нь хувьцааны үн яаж тогтдог юм бэ гэдэг хэрэглээ эхлээд энийг ойлгох шаардлагатай л да. Нэг талд бол компани бодит гүйцэтгэл буюу EPS. За нэг ч хувьцаанд өгөх цэвэр ашигын хэмжээг нэлээд байгаа. За нөгөө талд үүнийг үржүүлээд буюу P харьцаа илэрхийлж идэг. За энэ бол мэдээж хөрөнгө оруулагч нарын хүлээлт, сэтгэл зүй илэрхийлдэг. За мэдээж юун дээр хамаарч хөдөлгөө гэвэл компани одоо гүйцэтгэл буюу EPS маань харьцангуй төсөв мөнгөний бодлого эдийн засгийн бодит гүйцэтгэл дээр үндэслэн хөдөлж идэг дэшээ доошоо болдог. Нөгөө талын P харьцаа буюу хөрөнгө оруулагчийн хүлээлт маань харьцангуй мөнгөний бодлого дээр хамаарч дээш доош савладаг, хөдөлдөг байгаадгаа. За энэ хоёрыг үржүүлэхээр ер нь бол хувьцааны үн гараад ирнэ гэж хэлж болно. За P ratio бол бид нар мэдж байгаа дагуу өмнө ярилцсан. Ерөөсөө одоо байгаа компани хувьцааны үн нь нэг ч хувьцааны өгөх одоо EPS-ээс хэд дахин өндөр үнэлж байгааг нь илэрхийлдэг байгаадах. За эдлээ одоо саяны 6600 гэдгийг энэ дээр тайлбарлаад үзвэл за баруун талын график дээр би сүүлийн 5 жилийн хугацаанд одоо Америкийн нийт компаниудын одоо татврын дараах цэвэр ашигыг нь харуулсан байгаа даа. За цэнхэнүүгийн график дээр бол мөн адил 5 жилээр S&P 500 индексийг үнэ өсөлтийг нь харуулсан байгаа даа. За хэдүүлээ ингэж хараад үзвэл үндсэндээ бол 20 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл бол компаниудын ашиг S&P 500 тасралтгүй өссөн байгаа. За ялангуяа S&P 500 бол сүүлийн 2 жил дараалаад үндсэндээ 20-с дээш хувийн өсөлтийг үзүүлсэн 3 жил дараалаас. За энэ жил бол учиргүй 20 эд өсөхгүй махад 10% харьцангуй жиг төсөлт бол нэлээд өндөр магадaltaй хүлээгдэж байгаа. За хамгийн гол нь компани ашигыг хараад үзвэл яг одоогийн байдлаар энэ Америкийн компаниудын цэвэр ашиг бол тэрбум доллараар илэрхийлж байна. За яг өнөөдрөөс харуул үндсэндээ нэг 3.1 их 80 долларт хүрчихсэн 3100 тэрбум орчим доллартай харагдаж байна. За тасралтгүй өссөн байдалтай харагдаж байна. За ер нь бол яг S&P 500 дээр байгаа 500 компаниудын одоо яг нэг ч хувьцаанд өгдөх одоо цэвэр ашиг буюу EPS-ийг нь хараад үзвэл нэг жилийн дундаж өсөлтөнд түүхэн дунджийг нэдлээ хараад үзэнгүүт нэг дунджаар Америкийн одоо номинал ДМБ одоо номинал эдийн засгийн өсөлтийнхаа 2.5 дахин өсдөг гэдэг одоо тоон үзэлт бол гардыг юм байлээ. За хэдүүлээ энэ дээр үнэлээд тооцоолоод үзвэл 2025 он бол ер нь бүхий л эдийн засгч нар бол Америкийн одоо нэрлсэн ДМБ өсөлтийг нэг 4% дээр харж байгаа. За энэ бол маш одоо бодит тоо гэж би бол бодож байна. За 4%-ийг хэдүүлээ нөгөө түүхэн дундаж EPS нь хэр зэрэг өсдөг юм бэ гэдэг буюу 2.5 та үржүүлээд үзвэл ерөөхдөө бол S&P 500 компаниудын нэг ч хувьцаанд ногдох одоо цэвэр ашигын хэмжээ нь бол 10% өсөлтийг үзүүлэх нь бол одоо энэ график дээрээс харагдаж байна. За бодитын өсөлтийн хувьд бол 2.5% гэдээ хараад үзэж байгаа. За эдлээ саяны тооцоол дагуу S&P 500-га жилийн эцсээс хараад үзээ 2025 оны 12-ны 30-ны байдлаар хараад үзвэл нэг 10% өсөлтийг нь бодоод үзвэл EPS маань нэг нийт 500 компани дунджаар 310 орчим дээр өсөөд 310 поинттай болох хүлээлттэй байна. За нөгөө талд үржүүлэгч буюу түрүү ярьсан P ratio хөрөнгө оруулагчийн
хүлээл сэтгэл зүй дээр үндэслэдэг. За яг одоо S&P 500 компани дундаж P харьцаа бол дунджаар нэг 21-тэй байгаад байгаа. За оны эцэст мөн адил би 21-тээр за бусад шинжээчнэр ч гэсэн 21 дээр тавьсан байгаа. Яг тэгвэл 2025 онд харьцангуй нэг тал эдийн засаг бол өсөлттэй. Нөгөө талд одоо төв банклаас мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх хүү буурах циклтэй байгаа. За мэдээж AI-ийн хүлээлттэй холбоотойгоор нэг иймэрхүү гурван хүчин зүйлтэй холбоотойгоор хөрөнгө очин хүлээлт бол харьцангуй өөдрөг хадгалагдана гэж үзвэл 21-тэй эдлээ үржүүлээд үзэнгүүт S&P 500 маань үндсэндээ 6510 буюу нэг 10 орчим хувийн өсөлтийг үзүүлж байгаа. За доотлын хаалтанд бол мэдээж харьцангуй интервалыг тавьсан байна. За EPS-ийг бол 292-ээс 302 дээр. За PE-г бүр өөдрөгөөр хараад 23 хүртэл өндөр хүлээлтээр тавиад үзвэл үндсэндээ S&P 500 маань оны 7360 дээр за хамгийн доод интервал нэг 5800 дээр байх болов уу гэсэн хүлээлттэй байгаад байна. За ер нь SP 500 гэлтгүү бусад Dow Index за Nasdaq ч гэсэн ялгаагүй ерөөхдөө бол 10-аас 12% жиг төсөлтийг үзүүлэх бүрэн боломжтой байгаа буюу маш өөдрөг хүлээлттэй байгаа. Бас нэгэн сайн жил бол яхаа аргагүй болох нэ. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ дугаарын хамгийн чухал слайд бол үүн дээр бол бууж байгаа. Яалчгүй компаниудын ашиг бол жил иргэцэн тогтмол өсөж байгаа. За би энэ дээр бүр улирлаар нь тавьсан байна. Улирал тутам компаниудын ашиг буюу нөгөө EPS нь 2.6%-аар тогтмол нэмэгдээд явж байгаа нь ягаан график дээр харагдаж байна. За бид нар гайхаж магадгүй Монгол буюу одоо хөгжингүй улсууд бол мэдээж инфляцийн түвшин хүн өндөртэй байдаг буюу бид нар 13%, хадгаламжийн хүн, за бодлогын хүн 11-тэй, инфляц 9.10-тай гээд өндөр тон дээр дүжигдсэн байгааддаг. За Америк, Япон, за баруун Европ гэх мэт чинь томоохон эдийн засгтай хүчрхэг эдийн засаг дээр бол мэдээж хүү инфляц бол маш бага байдаг. Буюу эдийн засаг ер нь бол одоо бод эдийн засаг 2.5% өснө гэдэг бол маш сайн үзүүлэлт. Компаниудын ашиг бол улиралдаа нэг 2.5-аас 3% өсөлтийг сүүлийн 4 жил, 5 жил тогтмол гэсэн гэдэг бол маш сайн эдийн засаг хүчрхэг байгаа нэг үзүүлэлт нь бол болд юм аа. За идлээ дараагийн keyword руу ороод үзье. За ерөнхийдөө бол Америкийн төв банк буюу холбооны нөөцийн сан 2025 онд бодлогын хүүг 2 удаа буулгах одоо нийтлэг хүлээлттэй байна. За үүнийг бусад шинжээчнэр мөн та бүхэн Fed холбооны нөөцийн сайт дээр байгаа Fed.dot гэж нэг зүйл байдаг. За тэр юу гэсэн үг гэхээр холбооны нөөцийн за нээлттэй бодлогын одоо хороонд багтдаг бүх гишүүдийн бодлогын хүүний хүлээлтийг нь илэрхийлж идэг байгаа. Тэгэхээр нэг оны эцэст бол нэг Америкийн бодлогын хүү 2 удаа буураад 3.8 дээр хадгалагдах одоогийн байдлаар тийм хүлээлттэй байгаад байгаа. За мэдээж энэ бол тухайн эдийн засаг бодит датан дээр л үндэслээд харилцан адилгүй гарна. За баруун талын слайд дээр бол сүүлийн одоо 1 жилийн хугацааны бодлогын хүүний өөрчлөлт за үргэлжлүүлээд эх оны одоо энэ оны 12 сар хүртэлх хүлээлтийг нь дөрвөлжин хүсдэгтэнд тавьсан байгаа байна. За бид нар мэдж байгаа 2024 он бол за инфляцаар тогтвордож ирсэн. За үүнтэй холбоотойгоор төв банк 3 удаа хүүгээ буулгаад яг одоогийн байдлаараа 425-аас 4.5 рейнж түвшинд буюу за дундчлал нэг 4.3% дээр бодлогын хүү хадгалагдаж байна. За яг хөө мэдээж Трамп гарч исэн за эдийн засаг бодсоос илүү хүчрэг байгаатай холбоотойгоор бодлогын хүү бууруулах давтамжийн тоо бол яалчгүй буурж байгаа. За сөрөг сценарийг ярьсан дагуу магадгүй хэрвээ одоо Трампын эдийн засаг өндөр инфляцийг дахин сэдрээгээ дээр бол бодлогын хүү өөрчлөгдөхгүй байх энэ чигтээ хадгалагдах бүр сөргөөр орвол дахиад өсгөх тренд рүү орох хүртэл болцоотой гэдлээ өмнөх дугаарт ярьсан байгаа. За ерөнхий хүлээлтээр нь хараад үзэл буюу Трамп дээр бооч байгаа юм л да. Яг л Трампын одоо барьж байгаа эдийн засгийн бодлогууд бол өөрөө инфляцийг бууруулна гэж амлаж байгаа. Одоо буюу инфляцийг бууруулна гэдэг хөшүүрэгтэйгээр нөгөө намаа ялж гарч ирсэн байгаа. Гэтэл барьж байгаа бодлого нь бол үүнийхээ яг эсрэг нь буюу бүхэлдээ одоо эдийн засгийг дахин халаагаад инфляцийг дахин өдөх одоо нөхцөл нь бүрдүүлээддэг. За хамгийн түрүүнд нэгдүгээрт бол яах аргагүй галийн тарифын асуудал. Хятад, Мексик, Колумб гэдэг залидийн бол эхэлчихсэн байгаа. За хэдүүлээ яг энэ ерөнхий хүлээлт дээрээ харьцангуй өөдрөөр хараад үзвэл ер нь бол сүүлийн үед эдийн засгч нар за шинжээчнэр юу гэж хэлж байгаа гэхээр Трампын одоо энэ галийн тарифыг нэмэгдүүлнэ гэдэг асуудал бол ерөөхдөө бол улс хоорондын хилцээрийг өөртөө ашигтай байдлаар авчрах нэг тийм хөшүүрэг гэж үзээд байгаа. Одоо үндсэндээ бол нэг сүрдүүлж орхичвол эргээд өөрөх нь хүснээр болвол галийн тарифаа нэмэгдүүлэхгүй ч юм уу эсвэл хүлээлтээс илүү бага нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. За энэ бол мэдээж зах зээлд бол маш эерэг буюу галийн тариф хит өндөр нэмэгдэхгүй бол инфляц сэдэхгүй болж байгаа. За хоёрт нь гэвэл Трампын одоо татварыг бууруулах асуудал бол мэдээж эдийн засгийн идэвхжил хэрэглээ хөрөнгө оруулалтуудыг бол нэмэгдүүлнэ. За энэ бол мэдээж үнийн өсөлт эдийн засгийн халдыг бол яалчгүй бий болгоно. За гурав дахь нь бол
одоо цагаачтыг аль хэдийн гаргаад эхэлчихсэн. Колумбрын буцаачихсан байгаа. За цагаачт бууруулахаар хөдөлмөрийн ажиллах хүчин хомсдно, хөдөлмөрийн зах зээл тэнцвэргүй болоод ирнэ. За энэ бол мэдээж цалингийн өсөлтийг дагуулна, эцсийн дүндээ үнийн өсөлтийг бий болгоно гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр бол харьцангуй одоо хит нэгтлийг барихгүй, хит одоо эдийн засгийг цочроохгүй гэж үзэж байгаа нөхцөлд бол Төв банкны бодлогын бол харьцангуй 2 удаа буулгах бол хүлээлт бол бодит гэж хэлж болохоор байна. Тэгэхээр нэг жилийн эцэст бол 3.8%-тай байгаад байна. Нэг 0.25-аар 2 удаа буулгана. За график дээр харагдж байгаа дагуу 3 сарын ээлжид хуралдаан дээр буулган 4.1 дээр авчих дунджиж байна. За үргэлжлүүлээд нэг намар дахин буулгаад 375-аас 4.0 хооронд буюу дундчны 3.8 дээр байх хүлээлттэй байгаад байна. За зүүн талын график дээр, ягаан график дээр сүүлийн 5 жилийн инфляцийн түвшинг харуулж байна. За мэдээж ковидтэй холбоотойгоор 9.1 дээр түүхэн өндөр сүүлийн 40-50 жил байгаагүй. За Европ сүүлийн 20-30 жил байгаагүй өндөр үнийн түвшин дээр ирсэн байгаа. За түүнээс бол мэдээж Төв банк бол бодлогын хүүгээ тасралтгүй нэмэгдүүлсэн. За өмнөх слайдаар харсан дагуу бодлогын хүүг буурж байгаа тохиолдолд S&P 500-ийн хувьцааны ашиглал тэр чигтээ сөрөг нөлөөлөл ялчгүй үзүүлнэ. Хүү өснө гэдэг маань өөрөө хувьцаанд сөрөг. Хүү буураад ирвэл хувьцаанд өөдрөг буюу хувьцааны ашиг өсөхөд эргэн нөлөөлөл үзүүлдэг байгаа. За яг одоогоор бол Төв банк нь өөрөө инфляцийн зорилт түвшинг 2% дээр барьсан байгаа. За сүүлийн 2 жил бол мэдээж Төв банк үгээр 5.3 дээр авижсны хүчинд тэмцсэний одоо тулцсны хүчинд бол инфляцийн түвшин буурсаар хамгийн сүүлийн үзүүлэлтээр бол 2.9%-тай байгаад байгаа. За 25 оны төсөөллийг нь хараад үзвэл Трампын бодлого одоо хит нэгтлийг барихгүй, ялангуяа гайлын тариф нь үнэхээр тогтун харьцангуй гайгүй явж байгаа цагт бол нэг инфляцийн түвшин харьцангуй тогтворчод 2.5 дээр байх болов үлээлтэж. За сөргөөр харуул нөгөө тариф нь хүн дээр нөлөөлөд эдийн засгийн инфляци дахин өдөөвөл эргээд өсөд 3.4 дээр инфляцийн түвшинг хүлээлттэй байгаад байна. За 3.4 хүрсэн тохиолдолд за сар болгоны CPI, PCE буюу инфляцийн тайлан танилцуулагдаад магадгүй 3.1 эсвэл 2.9 өндөр дээр хатаглаж байгаа үед бол мэдээж Төв банк бол бодлогын хүүг бол бууруулахгүй байх бүрэн боломжтой. За Трамп бол өөрийнхөө одоо нээлтийн одоо яг тангараа хүлээж их дээрээ бол бодлогын хүүг шууд бууруулна гэд хит одоо дураараа юм бол ярьж байгаа. За Америкийн Төв банк бол мэдээж засгийн газраас бол бүрэн хараат бус ажилладаг байгаа. Тэгэхээр Жерем Паул бол өөрөө ч гэсэн илэрхийлсэн. Ямар ч хамааралгүй бид нар бол хараат бус байдлаа илэрхийлж яг бодит эдийн засгийн тоон үзүүлэлтээр үндэслэн бодлогын хүү мөнгөний болгон шийдвэрүүдийг гаргаад явна гэдэг хэлсэн байгаа. За дараагийн киворд руу хараад үзвэл ерөнхийдөө бол 2025 он бол Америкийн эдийн засаг бодит өсөлтөд хадгалнаа буюу ер нь бодит ДМБ нэг 2.5-аас 3% өсөлтийг ерөнхийдөө бол дийлэх шинжээчнэр бол 2.5% дээр бодит өсөлтийг үзүүлнэ гэдгийг оныг тэс илэрхийлээд байгаа. За Трамп ерөнхийлөгчийн хувьд бол өөрөө 3% дээр эдийн засгаа өндөр өсөлтөнд хүрнэ гэж хэлж байгаа. За эдгээр дараагийн слайд дээр нь хараад үзвэл Америкийн нэгдсэн улсын эдийн засаг за сүүлийн 3 жил маш хүчрхэг байгаа. Цаашид ч гэсэн 1 жил хүчрхэг байх одоо график слайдууд харагдаж байна. За хамгийн түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн тоон үзүүлэлтийг нь хэллээ. Сүүлийн 5 жилээр нь хараад үзвэл ягаан график дээр харагдаж байна. За ажилгүйдлийн түвшин бол мэдээж 4.1%-тэй. Энэ бол түүхэн дундаж 4.3, 4.1 дунджаас бага буюу яг одоо Америк дээр хөдөлмөр эрхлэлт маш сайн байгаа. За би өмнөх лайвууд дээр ярьжсэн ер нь бол Америкийн нийт эдийн засаг ДМБ-гийн өсөлтийн нийтлээ зардал хэрэглээ талаас нь задлаад хараад үзвэл үндсэндээ 60-70% буюу дийлэн хувийг нь Америкийн өрхийн хэрэглээ эзэлдэг байгаа. За тэгэхээр өрхийн хэрэглээ буюу Америкийн одоо иргэдийн хитвчний мөнгийг юу тодорхойлох вэ гэвэл ерөөсөө хөдөлмөрийн зах зээл буюу ажил эрхлэлтэнд тодорхойлдог байгаа. Тэгэхээр яагаад Төв банк үнийн өсөлтөөс гадна хөдөлмөр эрхлэлтийн тоон одоо non farm payroll-ыг ингэж ач холбогдол өгдөм бэ гэхлээр тэр чигтээ эдийн засгийн өсөлтийг хангадаг нь ерөөсөө өрхүүд байгаад. За ингэж хараад үзвэл одоо сар болгон шинээр ажил эрхлэлийн тоог нь хараад үзэхэд сүүлийн 3 жил дунджаар нэг 210 мянган хүн одоо 3 жилийн турш сар болгон 210 мянган шинэ ажлын байртай болоод явчих. За түүхэн дунджийг нь хараад үзвэл ерөөхдөө бол эдийн засаг өсөлттэй хүчрхэг байгаа үедээ бол 180 мянга 200 мянгаас дээш ажил эрхлэлтийг гэж харж үздэг. Тэр ингээд сүүлийн 3 жилийн хартал 210 мянга буюу яалчгүй Америк эдийн засаг бол маш хүчрхэг байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлтээр бол харагдаж байна. За 2 дугаар дайнаас хойш өнөөдрийг хүртэл буюу бүр түүхэн дунджийг нь хараад үзвэл ерөөхдөө бол 120 мянгатай байж байгаа. Гэтэл түүнээсээ бараг 2 дахин өндөр ажил эрхлэлт маш сайн байгаа. За сүүлийн хугацаанд бол мэдээж инфляци тогтворж ирсэнтэй холбоотойгоор Америкийн иргэд бол хөдөлмөрийн зах зээлийн баланс бол харьцангуй тогтворж ирж байгаа. Буюу ажилгүй түвшин
тарьцангуй доктортой болсон, бууж ирсэн ковид үе бодвол нөгөө талдаа ажил эрхлэлийн огцом одоо supply demand бол тэнцвэрж ирсэн байгаа. Хамгийн сүүлийн үзүүлэлтээр бол 2024 оны 12 сард 256 мянган хүн ажлын байртай болсон гэдэг дататай байж байна. За энэ дээр бол мэдээж үндэслээд Төв банк бол бодлогын хүүгээ тогтоодог байгаа. За нөгөө талдаа эдийн засгийн бодит өсөлтийг нь мөн адил сүүлийн 5 жилээр нь тавьсан байгаа тийм. За ингээд хараа сүүлийн 3 жилээр бол ер нь л 3.5, 2.7, 3.1-тэй. За хамгийн сүүлийн одоо тун үзүүлэлтийг хараад үзвэл 2024 оны 3 дахь удирдлагын байдлаар Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүн буюу бодит өсөлт нь 3.1%-тэй буюу маш сайн өсөлттэй байгаа. За энэ оны одоо бодит ДНБ-ийн өсөлтийг бол дийлэх шинжижил 2.5 дээр харж байгаа. За Трамп бол өөрөө 3% дээр харж байгаа. За яагаад гэвэл Трампын за одоо энэ өнөөдрийн слайд дээр та бүхэнд зөвлөхөд бол ер нь за нийт хувьцаанууд бол дунджаар 10% өсөлт үзүүлэх нэ. За үүн дотроо бол өөрөөх нь барьж байгаа одоо Трамп трендийн хувьцаанууд гэж байгаа. За хамгийн түрүүнд банкны салбар. За үргэлжлүүлээд уламжлалт аж үйлдвэр буюу за төмөрлөгийн салбар, автомашин үйлдвэрлэл, за уламжлалт эрчим хүч буюу газрын тос нүүрсний компаниуд эдгээр нэг дөрвөн салбарын эдгээр хувьцаанууд бол энэ 10%-аас илүү өндөр өсөлтүүдийг үзүүлэх бол боломжтой байгаа. Яг бол нэг талд бол Трампын бодлого нь өөрөө энэ дөрвөн салбарт бол яаж хэрэгтэй. Банкны салбарт одоо жишээлбэл deregulation буюу аливаа хориг хязгаарлалтуудыг чөлөөлөх, нөгөө талдаа бол ялчгүй одоо Америк number 1 гэж байгаа нь өөрсдийн Ford, за US Steel зэрэг эртний уламжлал одоо Nifty 50 дээр багтдаг томоохон аж үйлдвэрийн компаниудаа бүхий л талаар нь дэмжинэ гэж байна. За энэ мэдээж дэмжсэн төсвийн бодлого нь өөрөө бодит эдийн засгийн 3%-тай хүрэхэд бол уйлдж байгаа. Тэгэхээр нэг дүгнэлтээс хэлэхэд бол бид нар 2025 онд бол ерөнхийдөө Америкийн индексэд бол 10 орчим хувийг өсөлтийг бол үзүүлэх нэ. Тэгэхээр таны хувьцааны багц хэрэг Америк хувьцаа дээр байдаг бол за уламжлалт дагуу 60-40% байгаа 40% нь бонд дээр. За 60%-ийг нь за 30%-ийг нь өндөр хүлээлттэй гэсэн ирээдүйд цаашд боломжтой гэсэн технологи AI салбарууд дээр. За үлдсэн 30%-ийг нь магадгүй богино дунд хугацаанд за 1 жил 2 жилийн хугацаанд саяны дөрвөн салбарын буюу Трамп трендийн хувьцаан дээр байршлахад бол харьцангуй нэг 10-аас илүү бенчмаркаас магадгүй нэг 4-5%-аар илүү өгөөж хүртэх харьцангуй боломжтой гэдэг одоо дүгнэлтэнд хүрч болохоор байна. Тэгэхээр та бүхэнд бол энэ одоо портфолио багцыг бол зөвлөж байна. Бонд дээр мөн адил хэрвээ инфляцийн түвшин харьцангуй өсөхгүй тогтворжоод бодлогын хүү буураад ирвэл бондын үн бол ялчгүй өснө. Буюу бондын өгөөж буураад ирнэ. Яг бол инфляц ирээдүйд тогтворж ин гэж харж байгаа бол хүмүүс одоо байгаа бондыг хүү өндөр дээр нь аваад эхэлдэг. Ирээдүйд хүү өснө гэж харж байгаа тохиолдолд бол одоо байгаа бондоо зараад ирээдүйд хүү өндөр дээр гарах бондыг мэдээж хөрөнгө оруулалт за таач гэсэн мэдээж тэгэх баг. Тэгэхээр одоо таны авсан байгаа долларын магадгүй засгийн газрын ч юм уу компани бондуудын хүү бол одоо байршуулчаад хэрвээ инфляцийн түвшин тогтвортой өгөөж буураад ирвэл таны бондын хүү өсснөрөө та магадгүй ханшийн зэрэг capital gain гэсэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой байх нэ. За мэдээж эцэст нь та бүхэн disclaimer-ийн шинжтэй зүйлийг хүрэхэд бол эдгээр нь бол мэдээж тэр чигтээ таамаглал одоо төсөөлөл хүлээлт дээр үндэслэж байгаа харьцангуй магадлал өндөртэй ч гэсэн 100% баталгаа амлалт альва нэг хөрөнгө оруулалтын зөвлөмжүүд бол биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.